Өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ ингэж над шиг ярьж сурнаа. Оо, тэгвэл над шиг ч гэсэн ярьж сурна тийм ээ саруулаа. За ингэж л гандаа энэ хоёр. За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ за яг сая харагдсанчлангаар за өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг ингээд 3D өхөөдөн хөрөнд дурдах хувааргаад тэгээд тэрийг гоё өөрийн хүссэн текстийг хэрхэн яриулах талаар бүгдээрээ за алхмалхмаар хийж сурцгаая. За эхний ээлжинд болохоор бүгдээрээ яг хэрэг өөрсдийн бүтээгдэхүүний зургийг ямар нэгэн тийм 3D өхөөдөн дүр туврах хэрэгтэй. За хоёрдугаар болохоор бүгдээрээ дүрээ яриулах болно. За тэгэхээр эхний ээлжинд бүгдээрээ за эхний алхам руу орцгоё. ChatGPT рүү орсон байгаа. За ChatGPT рүү ороод бүтээгдэхүүний зураг өөрийнхөө хүссэн зураг аплод хийгээд өгөх хэрэгтэй. За би эхний ээлжинд за би одоо нэг илэрийн ногчны юу болсон байгаа. За хэрвээ та нар миний Instagram сувгаас авчихсан бол за би Instagram сувг дээр энэ жишээг хийж үзүүлсэн байгаа те. За энийг маш олон хүмүүс бас хийж үзээд зарим болохгүй байна, зарим болж ийн гэл ингээл янз бүрээр бичээд байгаа. За тэгээ би одоо энэ бичлэгээр бол бүр аим дэлгэрэнгүй хийгээд үзүүлэх учраас ойлгомжтой зөвлөгөө болно гэсэн. За эхлээд бүгдээ за би илгэний ногч за энэ 3 тараа илгэний ногч гоё те. За илгэний ногч руу ороод зураг аплод хийсэн байгаа. Тэнгүү за энийг одоо 3D өөрхөн дүр болгож өөрөхийн тулд бүгдээ промпт хэрэгтэй. За урьдчилан бэлдсэн нэг промпт байгаа. За энэ промптоо хуулж аваад энэ хэсгээр тавьчихсан. За тэгээд энэ дээр байгаа нэмэх тэмдэгтээ дарж ороод create image гэдгийг сонгоч. За тэгээд гэсэн хэсгээр дарж ороод за харьцааг нь болохоор 9:16-ыг сонгоч. Тэгээд generate төвчлөө дарсан. За тэгээд хэсгүүлээ. За одоо үр дүнгээ харцгаая. Нэг юм хөргөр өдөр гаргасан байна. За дажгүй тийм ээ. Бичиг энэ дээр байгаа зөвлөд бол маш гоё гарсан байна. Миний өмнө хийжсэн бичлэгтэр бол арай жоохон өөр болсон. AI-д гол нь нэг яадаг гэхээр дахин generate хийх болгоноос өөр дүн гаргадаг. Яг бас нэг тийм хүссэн үр дүндээ хүртэл бас хит одоо маш олон туршиж үзэх шаардлагатай байдаг. Дүрээ үүсгэж чингуудаа энэ дээр ороод ингээд татаад авчдаг шүү. За дүр маань бэлэн боллоо. За нэг адилхан шүү дээ тийм чи яг л энэ процессорын ямар ч дүр байсан та одоо ийш орууллаа. За миний энэ урьдчилан бэлдсэн промптыг хийж өглөө. Тэгээд сайн нэг процессор зураг үүсгэхэд болохоор энэ ялгаахгүй яг ийм л үр дүн гаргаад байна. Тийм болохоор за энэ нэгийг ингээд цаг хэмнэх үүднээс бүгдээрээ за нэг дүр дээр дүрээ ингээд үүсгэчлээ. За нөгөө дүр маань бас бэлэн байгаа. За одоо ингээд яг энэ атал талхны юуг бол яг л саяныхаар адилхан орол аплод талхныхаа зургийг аплод хийж өглөө. Тэгээд ялгаагүй ингээд хийчихнэ. За ингээд хоёр дүр маань бэлэн боллоо. За одоо хоёр дахь алхам дээр бүгдээрээ Google-ийн Flow-ыг ашиглаж Google-ийн Flow руу орж яриулна. За энэ маань тодорхой хэмжээний бас төлбөртэй байдаг байгаа. Өмнөх бичлэгтэр миний дээр YouTube өмнөх бичлэгтэр болохоор маш дэлгэрэнгүй бас тайлбарлаад өгсөн байгаа. Та хэрвээ энэ рүү ороход бас зарим хүмүүс болохоор орж болохгүй байна, юм байна гэж хэлээд байгаа. За энэ яагаад вэ гэхээр одоо Google-ийн Flow руу болохоор Монголоос болохоор шууд хандаж болохгүй. Тэгэхээр бүгдээ VPN гэдэг зүйл ашиглаж нэвтэрдэг. За тэрний талаар би дэлгэрэнгүй ингээд өмнөх яг энэ бичлэгтэр оруулаад өгсөн байгаа. Та бүхэн гараад энэ бичлэг рүү маань ороод үзчихээрэй. За Google-ийн Flow руу нэвтэрч орохын тулд бүгдээ Gemini-гийн нэг Pro юм уу бас түүнээс дэш хэрэгтэй тийм байвал зүгээр. Тэрний яадаг вэ гэхээр Gemini хэрвээ та тийм Pro хэрэгтэй бол танд сард 1000 кредит юм уу те 1000 кредит өгдөг. Тэгээ 1000 кредитээр та ойролцоо нэг 30-аас 50 бичлэг хамгийн багадаа бол нэг 30 бичлэг ч юм уу 30-аас 50 бичлэгийг нүүсгэх боломжтой. За би энэ дээр бас хальт харуулчих. Яаж байгаа гэхээр за одоо ингээд би Google-ийнхаа Google хаягаар одоо Gemini-гийн Pro хэрэгтэй байх болохоор за юугаараа нэвтрээд орлоо. Тэгэхээр ингээд энэ сайт руу орох хэрэгтэй. Labs Google-ийн Effects Tools Flow гэдэг энэ рүү орж бүгдээр ашигладаг байгаа. За тэгмүүд энэ маань Монголоос шууд хандах боломжгүй. Тэгэхээр хэлсэнчлэнгээр за VPN гэдэг зүйл ашиглана. Миний хувьд болохоор ийм VPN-ыг ашигладаг Proton VPN. За энэ рүү ороод би United States гэдгийг сонгож өгöd. За энэ дээр ингээд би байршлал United States дээр буюу Америк болоод өөрчилж байгаа гэсэн үг. Тэгмүүд одоо ингээд энэ сайт маань Америкаас хандах боломжтой учраас намайг ингээд нэвтрээд орохоор ингээд оруулчихж байна. За оронгууд техник байдлаар иймэрхүү зураг харж. Тэгмүүд энэ Google with Create with Google Flow гэдэг энэ дээр дараад очих. Энийгээрээ ингээд нэвтрээд очих. Ингээд Google-ийнхаа Gemini ирэхээр нэвтрээд орчих гэсэн үг. За тэгмүүд орчроод за энэ миний өмнө ажилласан прожектууд байна. New project гэдэг нь дарчих хэрэгтэй. За new project руу дараад орлоо. За орсон мөн тийм үү. Тэгмүүд энэ дээр одоо ингээд програмын интерфейсүүдийн зүйлүүд байна. За надад болохоор 140 кредит үлдсэн юм шүү дээ. За тэгвэл одоо бүгд яг ихний ээлжинд дүрээ оруулж ирнэ. За яриулах дүр маань за энэ илгэний нөхцөлийнхаа юг оруулаад ирж. Энэ дээр ингээд аплод хийгээд ороод ирж. Тэгмүүд энэ дээр байгаа 3 цаг дээр add to prompt гэдэг дээр дарчин тэгмүүд энэ зураг маань энэ хэсэг рүү ороод ирж байгаа гэсэн үг. За тэгмүүд бүгд энэ дээр prompt авчихна. Дүр маань хэлдэг. Ингээ монголоор бичиж өгч хамгийн гоё нэ. Найрсаг байдлаар за ямар хэлээр ярихаас тодорхой бичиж өгч байгаа юм. Монгол хэлээр ингэж хэлнэ гэж бичиж ингээл. Тэгмүүд за энэ хашилт нээжод энэ дотор бичих өгч чинь. За би энэ дээр бэлтсэн. Бичлэгийн ихэнд хэлсэн үгүүдийг нь үсгэлж. За өнөөдрийн бичлэг дээр ингэж над шиг ярьж сурнаа гоё. За
Гоёо. За энийг болоо тавьчих өтер. За ингээл энэ дүр маань ингээд ярина. Тэгээд энэ хэдэн секундын бичлэг болох вэ гэхээр за видео үүсгэхээр бүгдээ энэ дээрээс моделоо сонгож өгөх хэрэгтэй. За Gemini Omni моделийг сонгочихъя би. 6 секунд. За энэ ярен текстийн уртаас шалтгаалаа бүгдээ. За энэ ойролцоогоо 3-4 секунд дээрчих те. Энэ 4 секунд ирнэ гэж үзээд ингэнгууд 15 кредит үүснэ. Миний одоо нэг 140-оос 15 л асгах гэсэн үг шүү дээ. За тэгээд видео энэ дээр болох нэг босоо форматтай хөө хэвтэй форматтай зураг маань юм босоо учраас бүгдээрээ босоо форматтай энэ 916 гэдгийг сонгочих хэрэгтэй шүү. 916 сонгоё. За энэ дээр 1 2 3 4 гэхээр одоо нэг жин удаа генерейт хийхдээ танд одоо хэдэн хувилбарыг гаргаж өгөх вэ гэдгийг сонгоно. Тэгээд хэрвээ 2 болох юм бол энэ 15 кредит маань 30 болно гэсэн үг шүү дээ. 3 гэх юм бол 45 тий. Тийм болохоор би зүгээр нэгээр үзчихдэг. За яагаад вэ гэхээр хувийн зүгээс туршлагаар бол за 2 3 4-ийг зэрэг үүсгэсэж гэсэн ерөнхийдөө л аль нэг нь хамгийн сайн байдаг. Тэгэхээр хоёрын хооронд нэмэлт тэгж кредитээ үрж байхаар зүгээр нэг нэгээр нь хийгээд үзвэл илүү амар санагддаг. За тэгээд генерейт туршлага дараад хүлээнэ. Таны нэр интернетийн хурдаас шалтгаалаад бас видео генерейт хугацаа маань жоохон урт богино болдог шүү. За одоо ингээд сая ингэж чад бэлэн болчихлоо. Одоо бүгд үр дүнгээ харцгаая. Өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ ингэж над шиг ярьж сурнаа. Бас гэх юм те. Өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ ингэж над шиг ярьж сурнаа. За имжлэх байна. За бүгдээ бичлэгээ татчих явахтай явах гэхээр энэ дээр энэ даунлод гэсэн хэсэг дээр дарна. Тэгээ ингээд шууд татчихж байгаа. Тэгээ таны ингээд даунлод хэсэг рүү ингээд ороод ирнэ. Тэгээ энийг ингээд тоглоод үзэхээр өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ ингэж над шиг ярьж сурнаа. Сурнаа гэж. За энэ дээр дахиад нэг туршилт хийгээд өсч өгдөрөө. Өмнөх фронтоо болоод авчи. Биш. Дүр маань ууртай ширүүн байдлаар ярина. Байдлаар монгол хэлээр ингэж хэлнэ. Та нар миний найз Атар талхыг харсан уу? За жоохон ямар таадлаа гэдэг за ингэж энэ дээр тарчээ. За энэ оронд дараачийн нөгөө дүр оруулаад шүү дээ. Аплод хийгээд энэ аплод дээр дарж ороод за Атар талхаа оруулаад ирээ. Атар талхаа аплод хийж оруулж жагаад яриулах үг маань би энэ дэр үлдсэн. Оо тэгвэл над шиг гэсэн ярьж сурна тийм ээ. За ялгаагүй энэ дээр энэ зургийнхаа энэ дээр 3 цаг дээр дарлаа. Add to prompt гэж нэг энэ дээр ороод ирж байгаа зураг нь. Тэгэл та нар миний найз Атар талхыг харсан уу? Хахаха. Заримдаа нэг юм сайн юм болдог шин. Зүгээр нэг юу үсэх гэж бас. Энэ дээр бас сайн зааж өгөх хэрэгтэйсэн юм байна. Дүрийг өөрчилж болохгүй те. Дүрийг өөрчлөхгүй гэдэг юмнуудыг бас сайн зааж өгөх гол. За яг энэ ингээд юм үсгчдэг юм байна. За тэгвэл над шиг. За энэ дээр фотог зааж дүр. Эдгээр камер руу харна. Монгол хэлээр ингэж ярина. Дүрийг ярина. Тэгвэл над шиг ч гэсэн ярьж сурна тиймээс харуулаа. Тэгвэл над шиг ч гэсэн ярьж сурна тиймээс харуулаа. За ингээд артлан заадаг чи. Дүрийг өөрчилж болохгүй гэдэг. За ингээд 4 секунд дараа сонгочих. 468 10 секунд урттай гэдэг. Энэ текст маань 4 секунд багтчих. Ингэж үзээд 4 секунд дараа сонгочих. За тэгээд Omni Flash сонгоцсон байна. Модель Omni Flash сонгоцсон байна. Frame. За ingredients гэдэг сонгоцсон. За ChatGPT дээр одоо дүрээ ингэж хуурахад болохоор ChatGPT маань ер нь бол эхний нэг 4-5 зураг дээр хязгаарлалтгүйгээр байдаг шүү. Тийм болохоор 4-5 зураг үүсгэл өдрийн лимит нь болчихдог санагч нь өнгөө дээр. Гэхдээ яг ийм үр дүнг бол хангалттай гаргаад өгч чинь. Тийм болохоор ChatGPT дээр бол юм төлөх шаардлагагүй. За энийг үзцгээе. Тэгвэл над шиг ч гэсэн ярьж сурна. Тиймээс тэгвэл над шиг ч гэсэн ярьж сурна. Тиймээс саруулаа гэдэг үг багтахгүйсэн. Тэгвэл 6 секундаар сонгочих хэрэгтэй байсан. За энийг дахин яг одоо энэ дүр болно яг энэ зүйлээ дахин үүсгэхэд бол бүгд энэ сум дээр дараад ингэждэг. Тэнгууд энэ reuse prompt гэж гараад ирж байгаа. Энэ дээр дараал дахиад энэ рүү очин. Тэнгууд энэ рүү бүгд 6 секундыг сонгочих. Тэнгууд 15 биш 20 кредит хасагдах юм байна. За одоо ингэ дахиад дараад үзье. За үрдүү маань бэлэн болсон маань харцгаая. Тэгвэл над шиг ч гэсэн ярьж сурна. Тиймээс харуулаа. За энэ дээр болохоор одоо юу яцсан шүү дээ.
дөрөв өөрчлөгчтэй. Одоо би энэ дээр дөрөв ингээд дөрвийн харагдах байдал за тэгвэл ингээд биш дөрвийн харагдах байдлыг өөрчилж болохгүй гэж бичиж та. За тэгээ 6 секунд урттаа нэг хөлбөрийг за 20 кредитээр үсгэлээ. За одоо харцгаая бүгдээрээ. Ямар өдөр гарах нь. За энэ дээр харж арчлангаар одоо миний зарим маш нэлээд хэдэн одоо яга зарим фейлцнүүд мэн тэ. Энэ дээр одоо ингээд Оо тэгвэл над шиг ч гэсэн ярьж сурна. Тимээс харуу. Оо тэгвэл над шиг ч гэсэн ярьж сурна. Эдгээр дээр болохоор ингээд бүтээгдэхүүнөө сабоглоо боодлын одоо дөрөв маань жоохон өөрчлөгдсөн байгаа. Тэгээд за ихэнх одоо хүмүүсийн нийтлэг юу нь болохоор одоо нэг удаа ингээд юу өгөөд тэр ингээд амар үр дүн гарцсан юм шиг бодоод байдаг. Гэхдээ нэг биш. За мэдээж промпт юмудаа сайн өгч чадах юм бол нэг удаа гаргаж болно л доо. Гэхдээ за анхлан туршиж байгаа ингээд дахин хийж байгаа хүмүүсийн хувьд болохоор энийг анхаарах зүйл нь болохоор ингээд яавал ингээд үр дүн сайн гарч ийн яавал одоо ингээд болдгийм байна гэдгийг сурахын тулд бас тодорхой хэмжээний туршлага хөрөмтүүлж бас болдгийм байлаа шүү. Тийм болохоор туршилт хийгээд үзээрэй туршиж үзээд юу нь болж ийн юу нь болохгүй өөрөө сайн туршаад үзвэл. За одоо энийг харцгаая. Оо тэгвэл над шиг ч гэсэн ярьж сурна. Тимээс харуулаа. Энэс та хөрх масан. За өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлж байна. За тэгээд та хэрвээ энэ бичлэг тань таалагдсан бол комент хэсэгт бас сэтгэлдээ үлдээгээрэй. За асуух зүйлээ бол бас комент хэсэгт үлдээж болно шүү. Тэгээд гол зүйл маань манайхаа subscribe дараараа. Маш олон хүмүүс өмнөх бичлэгийг дээрээс нь маш олон хүмүүс үзэл тэгээд subscribe хийхгүй байгаа юм байна шүү. За хэрвээ subscribe хийгээд комент өчээд эдгээр нь яг энэ нүгөө хэлэхэд бол эдгээр нь маш алгоритмд бол маш сайн нөлөөлдөг. За YouTube алгоритмд. За түрүү эхэлж оруулсан бичлэгэн дээр маань хүмүүс бас гоё сэтгэл үлдээсэн байсан бас өөртөө санаа бодлыг хуваалцсан байсан. За тэдгээр зүйлүүд бол надад маш их урам зориг өгч байгаа. Ингээд цаашаа юм хийхтэй. Хэрвээ илүү ингээд хүмүүс харилцаатай байгаад надад сэтгэл комент үлдээгээд subscribe их дараад байх юм бол би ч гэсэн илүү урам зоригтой байгаад бас цаашдаа контентуудаа маш хурдан оруулаад илүү чанартай илүү гоё зүйл оруулах гэдэг шүү. Тийм болохоор лайк дараараа, subscribe хийгээрэй. За миний энэ дээр гарч байгаа сошиал сувгуудыг мандагаараа гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаая.